Хаанбанк 35 жилийн өн урамшуул зарлалаа гэх утга бүхий линктээр дарж заллах гэмтрийн хохирогчулсан иргэд 3 өдөрт 24 иргэн 170 сая төгрөгөөр хохироод байна. Уг заллах гэмтрийн нэгэн хохирогчулсан иргэний яриаг та бүхэндээ хүргье. Би тухайн өдөр Facebook захим орчинд зар мэдээлэлтэй танилцаад Facebook орчинд аялаад байж исэн. Тэгэхэд Хаанбанк 35 жилийн ойг хөхтөн урамшуулалтаа энэ зарлалаа гэсэн утга бүхий линк байсан. Тэгээд линкэн дээр би тухайд өөрөө сонирхоод дараад орсон. Орсон чинь урамшуулалтаа энэ зарласан тул та дараах асуултад хариулна гэдэг 2-3 асуулт байсан. Тухайн асуултуудыг би бөглөөд ямар урамшуул өргөнө гэсэн чинь таны гар утсан дээр 6 хоног код очно. Та энэ кодыг бидэнд буцааж илгээнэ үү? Тэгээд та дараагийн алхам руу шилжнэ гэсэн утга бүхий хариулт ирсэн. Анхны дагуу би бөглөөд утсан дээрээс 6 хоног код өгөө бөглсөн. Тэгсэн чинь өөрчлөлт та дараагийн алхам шилжлээ. Та хувийн мэдээлэл бөглөнө үү гэсэн утга бүхий линк ирсэн. Тэрний дагуу би бас хувийн мэдээлэл бөглөөд өгсөн. Ингэсэн чинь төд бодлогын 2-3 цагийн дараа миний хадгаламжинд байсан мөн хүүхдийн хадгаламжинд байсан мөн би ээжтэйгээ хамт хадгаламжийн наасны хамтран эзэмшиж байсан. Энэ бүгдийг маань бүгдийг ор онцлогоор авсан байлээ. Энэ бүх үйлдэлийг хэр хугацаанд ингээд энэ бүх мөнгө таны таснаас гарч байна. Таасанд мөнгө гарсныг мэдээгүй. Тэгээд би хувийн мэдээлэлээ өгсөн. Дээрээс нь тэр 6 хоног код явуулсан. Та тэгэхээр зөвхөн өөрийнхөө хувийн мэдээллийг өгөөд давхар ингээд ээжийнхээ охиныхоо тасанд мөнгийг тэгж ялгар болно. Миний хувийн мэдээлэл өгөнгөд хүүхдийн хадгаламжийн нас ээж хоёрын нас хамтран эзэмшигч настай байсан. Болно. Тэгэхээр миний ихээр тэр наснууд хандаж болно. Цагсан зохицуулах хэрэгтэй гэсэн. Тухайн үед тэгэхээр та мэдээж сандарсан баг. Хамгийн түрүүнд та хаана хандсан бэ? Төлөв ахын одоо чинь 10-20 жил хөдөлмөрлөж бүтээж олсон орлого. Дээрээс нь ээж маань хадгаламжийн нас, хүүхдийн маань ирээд болсон хадгаламжийн наснаас мөнгө алдагдахаар одоо бид бүхэн бол мэдээж хүн дээр туссан. Манай гэр бүлийн хувьд ганцхан миний хувьд биш. Хоёрдугаар гэх юм бол мэдээд би цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагын 102 дугаар утаснд мэдгэцсэн. Ингээд одоогоор холбогдох мөрөд шалгууллага цагдаагийн байгууллагад хийгдэж байна. Цагдаагийн байгууллагаас одоо энэ гэмтрийн үйлс итгэдэг олж тогтоож өгнө гэж найдаж хэлж байна. За таны хэрэгтээ хандаж юу гэж сэрэмжлүүлмээр байна? За энэ төрлийн гэмт хэрэгт хохирогч золиос болохын тулд иргэн өөрөө мэдлэг мэдээлэл сайтай байх хэрэгтэй байна. Миний хувьд бол одоо мэдлэг мэдээлэл муутагаасаа болоод дээрэс нь санамж заан ч юм уу одоо өөрийн мэдхгүй үйлдэлээсээ болоод энэ линкэн дээр дарж ороод ингээд хохирч болчихоо сууж байна. Тэгэхээр нийт иргэдтэй анхааруулж хэлэхэд захим орчинд хувийн мэдээлэлээ бусдад өгөхгүй байх. Мөн аюулгүй байдлаа хувь хүн иргэн өөрөө л хамгаалахгүй бол энэ төрлийн гэмтрийн хохирох золиос болоод гэж сэрэмжлэмээр байна. Энд иргэд та бүхэн санхүүгийн ямар ч байгууллага танаас хувийн болон дансны мэдээллийг тань авдаггүй гэдгийг санаж алтан байгууллагын нэр барьсан линк холбоос дээр дарахгүй байж хувийн мэдээлэлээ бөглөхгүй байх. Энэ төрлийн заллах гэмтрээс өршлөн сэргийлэхийг анхааруулж байна.